Дэлхийн зах зээлд эцэсийн үн түүхэнд байгаагүй өндөр болж эхлэхэд Монгол Улсын засгийн газар зэсээс авах төлбөрөө бууруулах санамжлан гаргалаа. Хувь хүний орлогын албан татварыг бууруулбал орон нутагт хуваарлах төсөвгүй болно гэлээ. Саатныг хэв шинжийн шүлхийн өвчин Монгол улсад анх удаа бүртгэгдлээ. Эрүүл мэндийн даатгалын үр төлөгдсөн гэсэн ч иргэд эмнэлэгт төлбөртэй үйлчлүүлсэн байна. Орон нутгийн үзэгчдээ цаг 7:10 болсон байна. Тэнгэрлэгээс 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэхэд бэлэн боллоо. Жирийн иргэдийнхээ цалин орлогоос авдаг татвараа ганц хуваарч бууруулдаггүй. Засгийн газар гадны уул уурхаан акулуудад зориулж татвараа 2-3 дахин хөнгөлөх гэж байна гэх шүүмжлэл гарч эхэллээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн ашигт малтамтын тухай хуулийн шинжилсэн найруулгад зэсийн амнаатыг огцон бууруулахаар тусгажээ. Энэ бол айлын талд үйлчилсэн хуудуутай хууль гэж зарим гишүүд эсэргүүцэж засгийн газрыг хуулиа буцаанд татахыг шаардлаа. Наадмын өмнөхөн олонний анхаарал сарнсан үед худуутай хуулиуд шил шилээ дараа парламент руу орж ирдэг муу жишг тогтоод удаж байна. За энэ удаач мөн ийм явдал давтагдах гэж байгааг зарим гишүүд анхаарууллаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн ашигт малтамтын тухай хуулийн шинжилсэн найруулгад зэсийн амнаатыг хэд дахин бууруулахар тусгалжээ. Жишээлбэл зэсийн зах зээлийн үн 5,000-аас 6,000 Америк доллар байвал одоогийн хуулиар зэсийн хөдөрт 22%. За зэсийн баяжмалд 11% амнаат тогтоолж байгаа юм аа. За тэгвэл засгийн газрын боловсруулсан шинэ хуулиар зэсийн хөдөр дээр ердөө 11% амнаат, за зэсийн баяжмал дээр 1% амнаат ногдуулах нэ. За нэг ёсондоо зэсийн хөдөрт ногдуулах татвар 2 дахин, зэсийн баяжмалд ногдуулах татвар 11 дахин буурна гэсэн үг юм. За энэ залтыг зарим улсын хурлын гишүүд үндэсний эрх ашигаас урвсан уул уурхаан бүлэглэл зориулж шургуулсан хуудуутай заалт гэж шүмжилж байна. Ялангуяа онтроо дээр хилэлцээ хийж амнаатаар орлуулж авах асуудал яригдж байгаа энэ нэгзэгтэй үед ийм хууль өргөн барьж байгаа нь хардлага дагуулахаас өөр аргагүй байгааг хэлж байлаа. Түүхэн хэмжээнд зэсийн үн өсөд байдаг онтрын хилцээр яг ид явж байгаа Монгол улсын өгөөж авах хэсэг нь бол зэсийн амнаатаас шалтгаалах байхгүй юу? Тэгэхээр яг энэ цаг мөчид зэсийн амнаатыг нэмэлт амнаатыг нь $9,000 дээш байхад 15-аас 3%. За үн бүр доош байхад 10 дахин бууруулах ийм хууль орж ирж байгаа нь бол маш ноцтой. Тэгээд Монголын эрх ашигын талд үйлчилсэн хууль гэж юусаа харахгүй байна. Ялгууртай байдал. Эрдэнэтэд одоо өнөөдөр бид нар 15% гээд огцсон мөртлөө бусад олборлолтын дээр нь 5% гээд ингээд хууль санаачлаад орж ирж байгаа нь хоёр дахь одоо үндсэн энэ хардлагыг төрүүлж байна гэж бодож байна. Тэгэхээр миний үндсэн гол санаа юу вэ гэхээр нэгдүгээр бид нар энэ хуулийг энэ цаг үе дээр батлах нь бол буруу. Өнөөдөр бид нар онтройтой холбоотой энэ гэрээ хэлцээрүүдээ хийж дууссаны дараа энэ хуулийг 7 хэмжиж нэг огтлох зарчмаар батлах ёстой учраас өнөөдөр энэ Монгол Улсын засгийн газрын өргөн барьсан хуулиа бол татаж авах ёстой гэж би үзэж байна. Баярбаатар гишүүн хэлсэнчлэн Монголынхаа Эрдэнэтийн төсөл дээр Эрдэнэтийн уурхай дээрээ бол 15%-ийнхаа амнаатаа хിവэрэ байлгана. Бусад төсөлүүд дээр 5% байлгана гэж энэ ялгаатай байдлыг одоо гаргаж ирж яг ямар төсөөл юунд зориулж энэ нэмэлт өөрчлөлтийг оруулж ирж байгаа вэ гэдгийг нотрыг хэлэлцээрийн үед бол маш их хардл дагуулж байна. Төгс өгвөл яг 17 жилийн өмнө буюу 2009 оны 100 улсын хурал ээлжид тус чуулган зарлаж ашигт малтмалын тухай хуульд чимээг өхөн өөрчлөлт оруулж исэн. За үүний үр дүнд оюутлын ордын амнаатыг ердөө 5% тогтворжуулж манай улс зэсийн үнийн өсөлтөөс илүү их ашиг татвар авах алтан боломжоо хуулиар хааж исэн гашуун төвхтэй. За өнөөдөр манай улс оюутлагоогоос ноогдол ашиг авч чадахгүй хуурдагдсан шиг яг энэ түүхэн алдаа зэсийн салбарт дахин давтагдах гэж байгааг гишүүд анхаарлаа. За уг нь өнөөдөр энэ хуулийн төслийг хилэлцэх хэсгийг эдийн засгийн байнгын хороогоор хилэлцэх байсан. За гэвч салбарын сайд амтны нэм гадаадд тэмдэглэлтэй өгөх шалтгаанаар хойшлуулсан юм а. Дэлхийн зах зээл дэх зэсийн үн түүхэнд байгаагүйгээр өсөж байгаа энэ үед Монгол Улсын засгийн газар энэхүү зэсээс авах төлбөрөө бууруулах санаачлаг гаргасан. За тэгсэн атлаа иргэдээсээ авдаг хувь хүний орлогын албан татварыг бууруулах ямар ч боломжгүй гэж хариулсаар байгаа юм. Улсын хурлын гишүүн Баярмаа нарын гишүүд хувь хүний орлогын албан татварыг 1% болгох хуулийн төсөл санаачилсан. За энэ хуулийн төсөл байнгын хорооны хилцүүлгээс дэмжлэг авч чадаагүйж нэгдсэн чуулганаар хилцэгдэхээр дэмжигдээд байгаа юм а. Татвар багасгах гэсэн энэ санаачлагад эрх
баригчид эсрэг байр суурьтай байгаа тул Тэнгэр телевиз өнөөдөр талуудыг өрж хэлэлцүүлэг хийсэн юм. Авч байгаа цалин орлого болгоноосоо ажилтан сар бүр 10%-ийг хувь хүний орлогын албан татварт төлдөг. Энэ бол Монгол улсын нийт хувь хүний орлогын албан татврын 80 гаруй хувийг бүрдүүлдэг байна. Энэ нь нийт Монгол улсын төсвийн 9-өөс 10%-ийг эзэлнэ. 2025 онд 2.7 их найт төгрөгийн хувь хүний орлогын албан татвар цуглжээ. Нийт цалин авч байгаа иргэдийн чинь тэр өндөр цалин авч байгаа одоо баячуул гээл те эдрийн төлөө үйлчлэх гээд байна. Ерөөсөө эдрийн захиалгаар байна гэдэг байгаа. Энэ аргументийн эсрэг бол энэ бодит тооч ерөөсөө те нэг давхарцсан тохоор 30000 иргэн л тэр өндөр орлоготой 10 саяас дээш татвар авд юм байна. За тэгээ 99.1 бараг одоо 70% ч юм уу те юу яаж юм. Дундаж бага орлоготой иргэд байна гэж байгаа. Тэгэхээр энэ хөнгөлөлтөд хамрагдах иргэд гол төлөв дундаж орлоготой бөгөөд бага орлоготой иргэд байна. Харин засгийн газрын төлөөлөл Тэнгэр панел хэлэлцүүлгийн үеэр энэ татвар орон нутагт хуваарлагддаг Монгол улсын хамгийн тогтвортой найдвартай татвар гэж тайлбарлалаа. Хэрвээ энэ татварыг 1% хүргэж буулгавал 2.7 их найт төгрөгийг орон нутаг руу хаа нэгтээс орлого босгож татаас хэлбэрээр өгнө гэлээ. Тэрийг нэг болгосон. 25 оны гүйцэтгэл дээр аваад бид нар яг 27 онд эффект аваад үзэх юм бол тэр 2.7 гэсэн тий их найдын ийм 1 жилийн ийм төсвийн нөлөөлөл байна гэсэн үг. Тэгэхээр орон нутгад 2.7 сум дөргийн төсөв энэ хэмжээнд орохгүй гэхдээ зэрэг бид нарт улсын төсвөөс дахиад 2.7-г сум орон нутгад өгж тийм үү санхүүжүүлэх ийм шаардлага гарна гэсэн үг л дээ. Тэгэхээр энэгээр нь бид нар энэ утгаар нь одоо татаастаа нийлүүлээд үзэх юм бол ингээд 5.4 их найдын ч юм уу ийм томоохон төсвийн дүн эрэг таарл болоод байгаа юм л да. Энэ 2.7 чи иргэдэд үлдэнэ. Иргэд энийг чи 30 товроо хийхгүй. Ягаад гэвэл маш их хэрэгтэй байгаад байна. Энэ мөнгө асар их хэрэгтэй байна. Тийм учраас жоохон ч ихсэн амьдралдаа нэмэр болох гэж энэ мөнгийг яах вэ? Зарцуулж эхэлнэ. Тэгэхээр чинь иргэдийн зардал дээр болохоор тэр эффект те үржигдэхгүй төсвийн зардал дээр үржигдэнэ гэж бол байхгүй байхгүй. Тэгэхээр төдий чинээ одоо үржих ёстой бол иргэдээс орж байгаа тэр зардал ч гэсэн үржигдэл явах ёстой гэдгийг ингээд нэгдүгээр хэлмээр байна. Тэнгэр панел хэлэлцүүлэг үзэл баримтлалын тэнцвэртэй байдлыг хангаж либертари намын даргаыг урьсан юм а. Тэдний үзэл баримтлалаар татвар бол угаасаа ард түмнээсээ авч байгаа дээрэм гэж үзэж байна. Хүний натураас давчсан зүйл рүү орсон байхгүй. Орлогын албан татвар гэдэг чинь юу гэсэн үг юм? Зүгээр энгийн логик тий. Би ашиг болохоор яахаараа татвар төлөх ёстой. За нөгөө талдаа тэр нөөт гэдэг бол цэвэр дээрэм. Бид нар тэртээ тэргүй ажил хийгээд нөөт эрүүл мэндийн даатгал бүх юмаа төлдгөө мөртлөө дахиад бүх худалдаа авалт болгон дээр бараан дээр нөөт төлж байна тийм үү. Энд ч дээрэм гэхгүй юу гэх, хулгай гэхгүй юу гэх. Дээр нь тэр нийгмийн даатгал те. Дэлхийн бүх улс оронд нийгмийн даатгалын систем дампуурц, дандаа татаасаар ажилладаг. Пеншн фанд гэнэ үү юу гэж нэрлэнүүд тэр тухайн улс орны төрийн нийгмийн даатгалын систем дампуурцсан шүү дээ. Социалистууд эдийн засгийг ерөөсөй ойлгодог байхгүй. Тэр хувийн хвшилд мөнгө байж эргэжих тусмаа чөлөө зах зээл хэдий чинээ сайжрах тийшээ ойртох тусмаа улс орон хөгждөг болохоос биш татварын бодлогоор улс орныг хөгжүүлнэ гэж байдаггүй л байхгүй. Санаачилсан цагаас хойш 7 хоногийн дотор 100 мянган иргэний санал авсан энэ хуулийн төсөл иргэдийн гар дээр мөнгө үлдээж төсвийн тэлэлтийг хязгаарлах зорилготой гэдгийг хууль санаачлагчид хэлж байлаа. Төсөвт цоорхоо гарвал нөхөх гэж давхарцсан их хэмжээний зардал гаргана гэж эрх баригчид хэлж байгаа ч хууль санаачлагч иргэдийн гар дээр байвал эдийн засагт харин дабл сайн эффект үзүүлнэ гэж тайлбарлаж байлаа. Олборлолт хийж эхлээгүй Бортогийн ордыг тойрсон улс төржилт намжаад удаагүй байна. За харин цаашид энэ ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж чадах хөрөнгө оруулагчдыг засгийн газар хайж 4 сарын өмнө олон улсын тендер зарласан. Гэвч шалгуур хангах аж ахуй нэгж байсангүй. Тиймээс Эрдэнэс 5 толгой хувьцаат компани менежмент хийж үндэсний компаниуд хамтран олборлолт явуулж нүүрсний экспорт хийнэ гэж эдийн засаг хөгжлийн сайд Инх Баяр мэдээллээ. 5 бүлэг ордын нэг болох Бортогийн ордод олборлолт хийж эхэлсэн эхлээгүйг хардлага одоо хэрнэ олон нийтийг төөрөгдөлтгэ. За тэгвэл энэ ордод өнөөдрийн хүртэл нэг ч тоон нүүрс олборлож хөрс хуулаагүй гэдгийг Эрдэнэс 5 зүгээс тайлбар хийж байсан. За энд ч засгийн газар эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг одоо яриад явж байна. Өнгөрсөн 2 дугаар сар зарласан олон улсын сонгон шалгаруулалтад 7 компани материал ирүүлсэн байна. За гэхдээ энэ дотор засгийн газрын тавьсан шаардлагад хүрэх компани байгаагүй гэлээ. Гадны хөрөнгө оруулалтаа бол манай засгийн газрын тавьсан шаардлагыг хангасангүй, босго оноог давсангүй,
Тэгэхээр манай үндэсний эрдэс таван толгой компани харин өндөр одоо харьцангуй одоо олборлолт, хөр суулалт, хайгуул, өрөмдлөг, дисэлгээ гээд тээвэр гээд бүхий л одоо нүүрсний салбарт ажиллах үндэсний чадварыг бүрдүүлж чадсан гэж бас дүгнэгдэж байгаа. Иймд үндэсний эрдэс таван толгой компани Бортгийн ордыг ашиглах асуудлыг хариуцаж цаашдаа явахар боллоо. Бортгийн орд дахь нүүрсийг шууд экспортод гаргах нь эдийн засгийн хувьд ашиггүй нэмэ гэж салбарыг үздэг. Тодорхойлбол Бортгийн орд дахь нүүрсний үнэлэг нь 24% буюу сул коксжих нүүрс юм байна. Зэм нүүрсийг шууд экспортлбол хямд зарах нь тодорхой. Иймдээс нүүрс баяжуулах үйлдвэр барихаас эхлээд зардал ихтэй учир хөрөнгө оруулалт хийх компани олдохгүй гэх эргэлзээ их байсан. За ингээд эцэст нь Эрдэнэс таван толгой компани менежмент хийж үндэсний компаниуд хамтран олборлолт явуулж нүүрс экспортлохоор болж байна. Эрдэнэс таван толгой хувьцаат компани Эрүүл мэндийн сайд Батшуугар эрүүл мэндийн даатгалын сангийн 198 тэрбум төгрөгийн үр төлбөрийг тэглэж эмнэлгүүдийн санхүүжилтийн менежментийг сайжруулсан гэх сайшаал хөвөрсөөр байна. За гэхдээ бодит байдал дээр улсын эмнэлгүүд наад захын болтны материалгүй төлбөртэй эмчилгээ үйлчилгээг иргэдэд үзүүлсэн хэвээр байна. Эрүүл мэндийн даатгалын сан одоо бол юг үрг болсон байна. Яг одоогийн байдлаар. Өнгөрсөн оны 2025 оны төгслөөр бол 198 тэрбумын юутай байсан. Өртөө байсан. Гэтэ одоо бол асуудалгүй болцсон ойл. Дүүргийн эмнэлгүүд буюу 2 дугаар шатлалын эмнэлгүүдэд эм тариа хангалтгүй байна. Жишээлбэл иргэн шүрэн цэцгийн охин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт цусны өвчнөөр хэвтэн эмчлүүлж байгаа юм. Гэтэл тухайн эмнэлгээс нэг өдрийн 800 мянган төгрөгийн үнэтэй тариаг гаднаас өөрсдөө авч ирэхийг шаарджээ. Нөгөөтэйгүр дүүргийн эмнэлгүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад хүлээгдэл очир дараа ихтэй байгааг иргэд хэлж байна. Эмчлэгдэж байгаа муудаа тэсгэнд орцлоо. Тариаг гаднаас аваад тэр нь одоо төлбөр 800 мянга л гэдэг ч ашиг тий. За ер нь жоо хэцүү л хэлсэн шүү дээ. Одоо ингээд цаг мөг аавны асуудалтай ойч хэрэгтэй. Дээрх асуудал 1-р шатлалын эмнэлгүүдэд мөн ялгаагүй байна. Тухайлбал улсын 1-р төв эмнэлэгт иргэд хагалгаанд орохын тулд 200-аас 400 мянган төгрөгийн төлбөртэй 10 гаруй шинжилгээг өгч байна. Жишээлбэл орон нутгаас ирсэн иргэндээ яаралтай хагалгаанд орохын тулд 2 сая төгрөгийг зөвхөн шинжилгээ өгөхөд зарцуулжээ. Бас илэгний хагалгаанд орсон иргэн өдөрт 150 мянган төгрөгийн үнэтэй тариаг гаднаас авч хийлгэж байх жишээтэй байгаа юм а. Түүнчлэн хагалгааны дараах болтны материалаа хүртэл өөрсдийн зардлаар гаднаас авч байгаагаа иргэд учирлаж байна. Эрүүл мэндийн даатгалаа нэг төгрөгч дутаалгүй төлсөн ч үүнийхээ үр шимийг иргэд ийхүү хүртэж чадахгүй байсаар байна. Эрүүл мэндийн даатгалаа ч юм уу бид нар төлцөн татвар штэ. Тэгээд тийм гол гаднаас аягүй өгч ижиг сажиг оруулж чинь. Шингэн цус нөхөх юу оруулсан. Тэгээд бас юу оруулсан, биент оруулсан. Миний бодлоор зөвхөн энийг эрүүл мэндийн салбар өөрөө гаргах ёстой байх гэж бодож байна. Одоо нөгөө нэг тариа нь бол ялч харахгүй гаднаас авч байгаа нематоп гэдэг тариас. Тэгэхээр ингээд 2-3 сар явж гэн тэгтээрээс бүх шинжилгээ гадар өгдөг. Нэгдүгээр эмнэлэг дээр яагаад тэр шинжилгээнүүдийг авахгүй байгаа бид нар бас мэдэхгүй байна. Дандаа гадар өгөөрэй л гэдэг. Тэр нь амар бинтэй. Дуудлын шинжилгээ гихтэл бараг 200, дээдлэн гихт 350 гэж ингэж. Ооштар бол бас хөвгөлтэй. Би саяхан бас нэг урагс гахуулахад гэж жишээ хөвглөөс. Бас нэгэн жишээд урьдахад харуулт өгч хараагүй болоод түргнээр ирсэн өвчтний нүдийг үзэх тоног төхөөрөмж улсын 1-р төв эмнэлэгт байхгүй хэмээн хувийн эмнэлгийн төлбөртэй үйлчилгээг бараадуулжээ. Би өчтөр ирсэн гэхэд яралтаагаар ирээд яг өрөөснүүд бүр ингээд харахгүй байгаад эндээсээ тусламж авч чадахгүй хувийн эмнэлгээс тусламж авчгаад тэгээ буцаж өнөөдөр яралтаагаар ингэж явж байгаа байхгүй. 350 мянган төгрөгөөр яг тусламж авчгаад гараад энд гайгүй очоод ирчихнэ. Одоо тэгээ дахиад энд яг нөгөө тэр юм байхгүйгээ дахиад одоо хувийн эмнэлэг явж байгаа байхгүй. Нөхцөл байдал ийм байхад эрүүл мэндийн сайд Батшуугарын хийсэн үр төлбөргүй болсон гэсэн мэдээлэл нь өмнөх сайдыг муу ажиллаж байв уу гэж асуухад хүргэсэн юм. Тэрээр тайлбарлахдаа он дамнсан үр ширэл төлөгдөж эхэлсэн гэж байлаа. Өмнө ингээ барагдуулаад явж ирсэн. 2-3 жил ковидын үеэс ахуулаад 2-3 жил хуримтлагдсан өрийг барагдуулсаар байгаад одоо өр нь бас нэг 200 тэрбум руу багасаад ороод ирсэн асуудал. Одоо өрийг барагдлууллаа гэдэг нь 25 оны өглөгийг дуусгах за. Гэтэ 26 оны өглөг нь энээсээ өнөөдрийн байдлаар илүү давцсан явж байгаа шүү. Тэрийг маш сайн ойлгох ёстой шүү.
40-50 жил эрүүл мэндийн даатгал төлсөн ахмадууд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахын тулд тэтгэврийн зээлээ хүртэл авч байна гэдгээ учирлаж байлаа. Салбарын шин сайд эмнэлгүүдийн менежмент сайжирсан гэж байгаа ч бодит байдал дээр иргэд мөнгөгүй бол эмнэлгийн босго алхаж чадахгүй нөхцөл байдалтай байгаа юм а. Компаниудын олсон хэдэн төгрөг нь татвар, зөвшөөрлийн хураамж, торгуульд явсаар эцэстээ дампуурлын ирмэгт ирдэг нь нууцшвэ. За иймдээ ч учрал ерөнхий сайд болсон цагаасаа хойш бизнесийг чөлөөлнө гэж байнга ярьсаар ирсэн. Тэгвэл тэрээр энэ амлалтаа ажил хэрэг болгохоор бизнесийн эрхчлөөний тухай бие даасан хуулийн төслийг яралтай гормоор улсын хуралд өргөн мэдүүлэхээр болсноо мэдэгдлээ. Бизнесийн эрхчлөөний хууль батлагдвал манай улсын бизнесийн орчинд томоохон эргэл гарна гэж засгийн газар үзэж байна. За нэн тэргүүнд бизнес эрхлэгчдийг айдасгүй дарамтгүй ажиллах эрх зүйн баталгаа энэ хуулиар хангагдах юм байна. За мөн хөрөнгө оруулагчийн шийдвэрлэгдэхгүй байгаа гомдлуудыг засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлдэг байхаар хуулийн төсөл тусгажээ. За түүнчлэн хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын тоо жилд 2-оос ихгүй байх агуулгыг тусгасан байна. За энэ үргээсэн хөрөнгө оруулагчдаа буцаан татах хөшүүрэг гэж засгийн газар үзэж байна. Хөрөнгө оруулагчдын одоо энэ маргаан ангны асуудалд, арбитрийн асуудал дээр ингээ нэлээ манай хууль эрх зүйн орчин их учир дутагдaltaй байгаа нь тодорхой болсон. Тэгээ энийг бол энэ тэргүүн засах асуудал оруулсан. За ингээд татврын одоо ялгамжтай ойлгомжгүй басны тогтолцоонууд байгаа. За жишээлбэл бол одоо гадаадын хөрөнгө оруулалтаа буцаан авахад Монгол улсад ногдод татвар хорон төлсний дараа өөрийн ногдол ашиг авахад 20% бас заагуулт төлдөг. А Монгол улсын иргэд 5 аж ахуйнч 5% төлдөг. Гэх мэт тийм ялгаатай байдлуудыг нэлээ хөрөнгө оруулалт татврын орчин боловсронгуулах ажлууд орсон. Төр бизнесийн үйл ажиллагааг ямар ч тохиолдолд хязгаарлахгүй no surprise байна гэсэн ийм зарчмыг барина. За тэгээ хувийн өмчийн халдшгүй байдлыг хангана. Бизнесийн үйл ажиллагаанд саад тутгаар учруулж байгаа ямар нэгэн зохицуулт хийвэл тухайн эрх ашиг нь хөндөгж байгаа бүлгүүдийн сонирхлыг заавал тусгана гэж. Өнгөрсөн хугацаанд хилцсэн зөвшөөрлийн хууль бараг 120 энгийн зөвшөөрлийг мэрэгжлийн холбоонд өгөхийг энэ хуулиар бүрэн шийдэж байгаа. Тусгай зөвшөөрлөлтөөр эрхлэх 32 төрлийн үйл ажиллагааг бүгдийг энгийн зөвшөөрөл рүү шилжүүлж байгаа. Түүнчлэн e-бизнес 2 гэсэн платформоор дамжуулж аж ахуй нэгжүүд 371 төрлийн зөвшөөрлийг авах боломжтой болж байгааг салбарын сайд хэллээ. E-бизнес дээр одоо Монгол улсын хэмжээнд зөвшөөрлийн тухай хууль заасан 371 зөвшөөрлийг захимаар авах боломжтой болж байгаа. За мөн цаашлаад одоо ерөнхий сайдын өмнө нь хэлж байсанчлан мэдээллийг шууд одоо e-бизнесээрээ дамжуулаад одоо бизнес эрхлэгч маань авах боломжтой болж байгаа. Учирлын засгийн газар бизнесийн орчныг сайжруулах чиглэлд тодорхой алхам хийж хуулийн төслийг зөвтгүүлж эхэллээ. За гэвч энэ хууль нь эдийн засгийг үнэхээр чөлөөлөх үү, эсвэл зөвхөн цаасан дээр тунхаг болоод үлдэх үү гэдг нь улс их хурлын хилэлцүүлэг болон амьдрал дээрх хэрэгжилтээс харагдах үзье. Ипотекийн 6% зээл авах гэж арилжааны банкуудын үүд сагсаар залуу үеийнхэн туйлдж гүйцлээ. Дээрээс нь орон сууцны үнийн хөөрөгдөл зогсолтгүй үргэлжилж цайлн нь байрны үнийн өсөлтийг гүйцэтгэе байлаа. Салбарынхны тооцооллоор ердөө 4 жилийн дараа буюу 2030 он гэхэд орон сууцны 1 м квадратын үн 10-аас 12 сая төгрөгт хүрэх харанга дэлдэж байна. Энэ нь дундаж 2 байрны үн хагас тэрбум төгрөгөд давна гэсэн үг юм. Тэгвэл энэ мухардлыг арилгахын тулд засгийн газраас орон сууцны банк байгуулж гаднаас их усүр татна гэж мэдгдлээ. Өнөөдөр залуусын дундаж цалин 2 сая орчим төгрөг байгаа энэ үед үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээрх үн тэнгэр таджээ. 2030 он гэхэд 50 м квадрат бүхий дундаж 2 байр 500 саяас 600 сая төгрөгт хүрэхээр байгаа юм. За ингэсэн тохиолдолд иргэд зөвхөн урьдчилгаа 30% болох 150-аас 180 сая төгрөгийг цэвэр хоригдлаараа цуглуулах ямар ч боломжгүй болох юм. За энд тусгаалсан банк байгуулж санхүүжилтийн хөөсөрийг нэмэхэд анхаарна гэлээ. Төрөлдсөн банк байгуулснаар энэ одоо олон улсын зах зээлээс гадаад дотоод бонд босгож бид нар их усүрийг нэмэгдүүлэх ийм одоо асуудалтай байна. Саяны хэлсэн 6.6 их найт төгрөгийн 47.8 мянган одоо өрхийн хүлээгдэж байгаа 4-өөс 6 жил хүлээгдэж байгаа энэ одоо хүлээлтийг бид нар энэ төрөлдсөн банк байгуулснараа одоо богиносгох жилдээ олгогдож байгаа ипотекийн зээл хамрагдж байгаа иргэдийг 2-3 дахин одоо нэмэгдүүлэх ийм л одоо боломж олцоотой болно.
Одоогийн тогтолцоонд ипотекийн зээлийн санхүүжилтийг арилжааны банкуд дангаараа шийдэж чадахгүй, их үүсвэрийн хомсдолд орсон нь ипотекийн урт дарааллыг улам уртсгаж байна. За энд бие даасан орон сууцны банк байгуулснаар олон улсын зах зээлээс урт хугацаатай хямд хүүтэй бонд босгох болон дотоодын баялагын сангийн хөрөнгийг татах замаар ипотекийн зээлийг тасралтгүй санхүүжүүлэх боломжтой болно гэлээ. Тусгай зориулалтын төрөлжсөн банк учраас арилжааны банкудтай өрсөлдөхгүй гэв. За мөн нийлүүлэлт талыг өнгөрсөн жилүүдэд орхигдуулж ирсэн учраас орон сууцчлалтын тухай хуулиар төрийн орон сууцны корпорац болон нийслэлийн орон сууцны корпорацийг татан буулгаж нэгтгэн давхарцсан чигүүргийг бууруулах болно гэлээ. Үзэгчдээ Тэнгэрлийн эзэн 7:10 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дампаларжагийн 81-ээс 84 дугаар гудамжны оршин суугчид үерээс сэргийлэн хашаандаа шороо асгаж газраа өндөрлсөн нь хөрсний ноцтой бохирдол үүсгэх шалтгаан болжээ. За үүний улмаас нам дор газарт байрлах зэрэгэлдэх айлууд усан давтах аюул тулгарч энэ хорооны 200 орчим өрх үерийн эрсдэлтэй нөхцөлд ороод байгаа юм. 2000 гаруй өрхтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны 200 орчим өрх үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байна гэж хороо хариуцсан байцаагч хэллээ. Хөрсний бохирдол үерийн аюул зэрэгцэн үргэлжлэн нөхцөл байдал оршин суугчдын санааг зовсор байна. 2 жилийн өмнө энэ хавьд болсон үерийн гашуун сургамжаас үүдэж оршин суугчид дахин усан давтгал сэргийлэн хашаандаа энд тэндээс шороо хөрс зөөврөл асгажээ. Гэвч энэ нь орчныг бохирдуулах ням бактери үржих нөхцөлийг бүрдүүлсэн байна. Дулааны улирал эхэлж байгаа энэ үед хөрсний чанар, бүтэц алдагдах үйл явц, улам идэвхжиж оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх өндөр эрсдэл үүсгэж байна. Хямдхан шороо гэсэн үг шүү дээ. Үнгүү шороог одоо хашаандаа буулгаж одоо хашааных одоо хөрсний уснасаа арилж хөрсний бохирдол үүсгэж байгаа энэ одоо барилгын суур шороо дахин төлтөнд орж байгаа шороог буулгаж байгаа нь эргээд ингээд энд амьсгалах агаар маань бохир болж байна. Иргэд маань зам нийт эзэмшлийн зам талбай эвдэж байна. Эргээд араасаа нөгөө нэг хөрсний ус маань урагшаа одоо нөгөө араасаа шороо асгахад урагшаа нүүж шилжихтэй тийм бас асуудлууд гарч байгаа. Уг нь бол дамдарж 81-ээс 84-д маань одоо хөрсний ус зайлуулах одоо шугам хоолой явагдаж байгаа. Энэ дээрээс бас иргэд маань одоо хүлээцтэй байгаад тий мэдээж дамдарж 81-ээс 84-ч одоо нэг хөрсний ус ихтэй болохоор хамгийн түрүүнд л одоо нөгөө нэг лотки тий ус зайлуулах шугам хоолой хийгээд өгөөч гэдэг асуудал хамгийн түрүүнд яригдана. Мэдээж дээрээс нь худаг бас яригддаг. Тэгээ энэ ажиж худаг бол нэг л худаг байж л та. Сая бол манайх нэг 12 хоногийн өмнө эрчим хүчээс бол шонгын тэгшлэгийг бол хийсэн. Бас мөн далийн шон болон хуучин шонгуудаас солиод далийн шонгийн тэгшлэгийг бас хийж явж байгаа. Яг үерийн амдаар бууж байгаа айлууд дээр бол бид хэд нүү гэж шаардлага өгөхөөс илүүтэй бид нар нэг яг чиг үүргийнхаа хүрээнд л одоо танд ийм эрсдэл байна гэдгийг үнэлээл шаардлага өгдөг. Тэгээд өгсөн шаардлагын дагуу бол яг хэрэглэгчнэр маань яг биелүүлэх нь бол яг үндэ бага байгаад байдаг. Үерийн амдаар байгаа айлууд дээр бол хамгийн энгийн жишээ нь бол одоо гэрн үер давтах, тэрнээсээ болоод нөгөө цахилгаан шийд тоноглол нь урсах, тэгээд тэр нь газардах ч гэдэг юм ийм л эрсдлүүд бий болдог. Үүнээс гадна үерийн эрсдэлтэй бүсэд буусан айл өрхүүдийн амнаас эд хөрөнгийг хамгаалах үүднээс холбогдох албаныхан цахилгаан эрчим хүчний зөвшөөрөл олгодог байна. Түүнчлэн Дамдаржагийн энэ хавьд хөрсний ус ихтэйгээс үүдэн цахилгааны болон гэрэлтүүлгийн шонгууд дайлиж суурин ганхан цахилгааны мас өгөх шон унах зэрэг амь насан талтай өндөр эрсдлийг дагуулсаар байгаа юм. Иймд иргэд өөрсдийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс сонор сэрэмжтэй байж эрсдлийг хянах шаардлага тулгарч байгааг албаныхан анхааруулж байна. 5 дугаар сарын 31-нд 2 настай хүүхэд шонгийн модны тасарсан цахилгааны утсанд хүрч тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарсан. За энэ нь манай улсад эрчим хүчний аюулгүй байдал хангалтгүй төвшөнд байгааг илтгэх гашуун үнэн. Тухайлбал аслагдсан газруудад тог татуулах нь шинэ машин авахаас илүү үнэтэй байгаа юм. Тийм ч учраас иргэд стандартын шаардлага хангаагүй байдлаар тогны асуудлаа шийдсээр байгаа юм а.
Улсын станцын шугамд холбогдоогүй зуслан болон гэр хорооллын бүсэд өрхүүд хажуу айл эсвэл гэрлийн шонгоос хууль бусаар тог татах тохиолдлууд илбэг. Үүний шалтгаан нь трансформатор босгоод тогтой болох зардал нь 20-30 сая хүртэл өндөр дүнтэй болдогтой холбоотой. Ингээд нэг жижиг дид станц үүсгэсэн айл зуслангийн орчмын өрхүүддээ хамгийн багадаа 10 сая төгрөгөөр тогоо хуваалцж байна. Өөрсдөө тог трансформатор буулгаад тэр трансформатороос тог авсан. Тэгээд жишээлбэл аваад 30-40 сая шахав тавилж исэн. Долоон бодлоос цааших Зуслангийн бүсэд 600 орчим цахилгааны дид станц бий. Үүний 460% байх жишээтэй байна. Товчхондоо бол Зуслангийн бүсийг цахилгаанаар хангах мөнгө эрчим хүчний салбарт байхгүй учраас иргэд хувийнхаа зардлаар цахилгаан холболтоо хийлгэсээр байна. Гэтэл ийм гэрлийн шон тавиад цахилгаанаа татуулах мөнгөгүй айл өрхүүд хулгайгаар хэн нэгний шонгоос гуйж цахилгаан татдаг. Энэ нь аюулгүй байдлын шаардлага хангахгүй учраас орчин тойрондоо эрсдэл үүсгдэг байна. Оруулга утас ялангуяа шалбарсан залгаатай байснаас болоод гал гарах нэгдүгээр эрсдэл байгаа тийм. Түүнд нь мэдхгүй төмөр хашаан дээр дамжуулаад авснаар хүн гараараа хүрэх энэ газардлага гарснаас болоод тогон цохиулах эрсдлүүд бас бий болдог учраас ер нь стандартын шаардлага хангасан утас ашиглаж мөн нөгөө нэг тусгай зөвшөөрөлтэй компаниар цахилгаан эрчим хүчээ холбоолох нь бол зүйтэй. Ядуу учраас та нар цахилгаанд холбогдохгүй хулгай хийж амьдр гээд хайчих нь зөвхөн тухайн айлд бус гимт зэмгүй хүүхэд багчууд хохирох нөхцөл болж байна. Цахилгаан түгээхийн нэмэх замбраагүй байдлыг цэгцлэхгүйгээр зардлыг бууруулахч аргагүй юм. Өөрөөр хэлбэл хулгайгаар цахилгааны утас татуулах нь нэг талаас алдагдал, нөгөө талаас эрсдэл болж хувирч байна. Манайх үүдэ барьлаа гэж аж ахуйн нэгжүүд зарлах тоолонд ажлын байранд горилж байгаа шин төгсөгчдийн түгшүүр айдас зэрэгцэж байдаг байна. За эдийн засаг хумигдаж засгийн газар эрхчил шин төслүүдэд хөрөнгө оруулахгүй гэсэн нь нийгэмд ямар дохио болж байгааг бид сурвалжлалаа. Үүний тулд ажлын байрны нөхцөл байдлын талаар жишээ авч байна. Одоо COG центр гээл те ер нь ажил байхгүй шүү дээ бараг л. Миний хувьд яг нэг гэрээтэй нэг газар гэдэг болохоор ер нь гайгүй тэгэхээр цом болгоо очиад ажилласан. Хэцүү болдог юм ингээд одоо нэг газар руу яриад штэ ингээд цагаажл авах хэрэг цалин амир байгаа гэдэг. Ер нь ажлын байр амир муу юм шиг санагдсан байхгүй юу. Тэгээ цалин нэр нь амир муу юм шиг санагдсан. Тэгээ ер нь илүү ингээд боловсрол өндөр бол цалин өндөр аав гэдэг штэ. Харин хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлд сарахад ажлын байрны эрэлт бороогүй байна. Ажил хайгчид дунджаар 3-5 ажлын байранд бүртгүүлж байгаа ч ажил олгогчдын шаардлагад нийцэх ажил гориглогч хангалтгүй байгааг статистик харуулж байна. Өнгөрсөн он гэхэд 20 мянган нийгмийн даатгалын шинтгэл төлөгч шинээр нэмэгдэжээ. За манай салбар дээр нийгэм даатгалын ерөнхий газар дээр шинээр 22 мянган иргэн шинээр нийгэм даатгалын шинтгэл төлөгч болсон байна. Энэ чинь сайн шүү. Ажлын байр байна гэсэн үг. Иргэд хөдөлмөр эрхлэхийг илүүд үздэг байна гэсэн. Гэхдээ нөгөө талдаа нэг талдаа 10 хүн ажил хайж байна гэхэд нөгөө талдаа 1000 ажилтан хайж байна гэсэн зар байж байгаа шүү. Энэ маань одоо ажлын байрны уялдаа холбоо магадгүй тэр ажил олгогчийн тавьж байгаа ажлын байрны шаардлага энэ төрлийн зарим нь хүрэхгүй байна. Ажил гориглогч, ажил олгогч хоёрын нийцэл хөдөлмөрийн зах зээлд яагаад нийлэхгүй байгааг мэргэжилтнүүд ингэж тайлбарлаа. Нийт зарлагдаж буй ажлын байрны 80 гаруй хувь нь харилцаа, хандлага, асуудал шийдвэрлэх зэрэг хувь хүний ур чадварыг чухалчилж байна. Гэвч эдгээр шаардлагад нийцэх ажил хайгч цөөн байгаа нь ажил олгогчдын өмнө тулгамдсан асуудал болжээ. Одоогоос бараг 20 жилийн өмнө IQ сайтай хүн ирээдүйд амжилт олно гэж тренд болгож байсан бол өнөөдөр EQ сайтай хүн ажил олгогчдын ирээд олдошгүй эрдэнэ болжээ. Яагаад? Монгол улсын ер бол нийт ажлын байрны захиалгын эрэлт бол тийм айхтар одоо өөрчлөлтөнд бол ороогүй байгаа. Ийм нарийн мэргэжлийн ажлын байруудаас мэдээч эрэг улирлын шин чанараас үл хамааран багавдар зарлагддаг. Шин төгсөгчид маань заавал нөгөө туршлага хуримтлуулсан бийж ажилд орно гэдэг нэг юм ташаа ойлголт байгаад байдаг шүү дээ. Ерөнхийдөө бол ур чадрын нийцэл бас л дахиад яригдчихэж байгаа. Таны төгссөн мэргэжлийн маань сүүлийн үеийн яг энэ чиг хандлагаар та яг төгссөн оюутан мөн үү гэдэг асуулт байгаа. Нарийн мэргэжлийн ажлын байрны зар харьцангуй цөөн байдаг ч нийт ажлын байрны захиалга буураагүй байгааг салбарын хэлж байна. Мэдээж хэрэг улс орны эдийн засгийн тааламжтай бас том аж ахуйн нэгжүүд цөөн хөл дээрээ арай эдэн тогтож байгаа нь олон учраас цалин хангамжийн тухайд хүлээлтэнд өрөхгүй байгааг талууд хэлж байна. Гэхдээ улсаа хөгжүүлэхэд бүх хүн гар бие оролцоогоос өөр аргагүй гэдгийг хөгжингүй улс орнуудын түүх бидэнд сануулдаг. Саатник хэв шинжийн шүлхлийн өвчин Монгол улсад анх удаа бүртгэгдэж Баян-Улей болон Ховд аймгийн зарим сумдад
хөл хорио тогтоожээ. За энэ хэв шинжийн шүлгийн вакцин Монгол улсад одоогоор байхгүй учраас хойд хөршөөс татан авахар ажиллаж байгааг албаны их сурвалж мэдээллээ. За тодорхойлбол Оросын холбооны улсаас 1.5 сая тонн вакциныг татан авах юм байна. Гэхдээ одоогоор Оросд бэлэн вакцин байхгүй учраас 45 хоногийн дотор үйлдвэрлэлээс гарч Монголд ирнэ гэлээ. Шүлгийн вакцинтай холбоотой асуудал дээр бол мал эмнэлгийн байгууллагаас судалгаа хийж байгаа. Энэ бол одоо өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Конго, тэгээд наашаага хэдийдэн улсад амьдарч гарсан мөн Хятадын Шинжаамууд, Оросын холбооны улсын Алтай хязгаарын нутаг дэвсгэрт бол шүлгийн вакцины голомт тогтоогдсон. Өнөөдөр бол Баян Улгийн аймгийн Алтай сум болон аймгийн төв, Булган аймгийн Ховд аймгийн Булган сумд хорио цэрийн дэглэм тогтоогоод хөдөлгөөнийг хязгаарлах ийм арга хэмжээг авч ажиллаж байна. Тэгээд үүнтэй холбогдуулж энэ вакцин бол ерөөсөө дэлхийд үйлдвэрлэлд нэвтрээгүй. Тэгээд манад тохирох нь саад 1-2 хөвшлийн ийм вакцин байх юм байлаа. Тэгээд эхний ээлж нь 1.5 сая тонн вакцин Оросын холбооны улсад захиал наашин татж авч вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар өнөөдөр засгийн газрын хуралдаанаар хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр оруулж байна. Тэр хугацаанд ер нь бол биднэрт ирж байгаа мэдээллээр 45 хоногийн дотор үйлдвэрлэлээс гарч Монгол улсад нийлүүлэхээр хэрэгжиж байна. Хөл хорио хэр удаа хугацаанд өвлөж? Одоогоор ямар нэгэн тархалт бол байхгүй. Голомтыг бүгдийг хомсон, голомтод байсан бүх малыг устгалд оруулах ажлыг зохион байгуулж байна. Хорио цэрийн төглөн тогтоож бүх тэр мал үйлдвэрлэл явуулдаг аж ахуй нэгж байгууллага голомтын бүсийг бүрдэл ариутгал халдвар хийгдсэн. Ингээд нэмж ямар нэгэн байдлаар өвчлөл бүртгэдэг байна. Тэнгэрлээс 7 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ. Хамтаж анхаарал хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.